Хүмүүс гэсэн чи одоо аймгийн Арслан Хөрлөбаатар ихлээр танихгүй маа. Ямар айл хөөрхөн хөрлөө ихлээр. Хөөрхөн хөрлөө ихлээр танаад байх. Хизэнээс ингэж энэ нэрээрээ алдарч байгаа. Энэ яах вэ? Тэгээд нөгөө сумын заа Японоос ирэл яг нөгөө сумын заанд л тэгэл 22 онд 3 сараас чинь 4 сараас үндэсний нөхөр барилж эхлэв. Тэгэл ер нь манай үед одоо тиймэрхүү юм яваал ирсэн. Манай үед одоо тийм краш энэ гэж байдаггүй байсан юм уу? Ил тод байгаагүй юм уу? Одоо чи бол үеийн дотроо бас нэлээд дээгүүр их олон краштай хүн гэж сонсоод байна да. Тэгээ крашник тэр яг яад вэ? Одоо итгүү дэмжиж байгаа л гэсэн үг байлгүй дээ. Фэн дэмждэг л гэсэн үг байлгүй дээ. Барилдааны харах дуртай ч юм уу. Хайрлалд орлоод байгаа бол биш юм байна. Тэр талаарч биш яах вэ? Наадмын бэлтгэл хийгээд сайжирдаг гэж хүмүүс ойлгоод байгаа юм л да. Залуу бөхшүүд бол тэр л үз. Тий. Улсын наадамд барилгаж байгаа бөхшүүд бол ер нь гол нь амралт. Манай аав ярьдаг байсан. Мөнхөд аврагтай хамт бэлтгэлд гарцсан, дагаад гарцсан. Тэгсэн чинь мөнхөд авраг ерөөсөл унтаад ах юм гинэ. Унтаад бэлтгэл хийхгүй унтаал ах. Тэгэл босож ирээл дээлээ нөмөр сууж байгаа л хоолоо идчихэл. Тэгэл 2 өдрөө барьж үзтээ балааг байна гэхэд унтаад үлдээсэн. Тэгээд тэр жилээ сайн барилдсан гэд. Мөнхбаатар Арслан одоо би хөвсгөлийн бүхний галыг ахлаад жил бэлтгэл гардаг байлаа шүү дээ. Тэгэхээр Мөнхбаатар Арслан маань болохоор нэг биеийг халаал авах. Бүгдийг хаяад. Одоо бүгдийг хаяад байгаа юм чи урамтай байлгүй яах. Тэгээд бүгднтэй нь барилдах гал. Мөнхбаатараа нааштай гэж ахна задгаа хүчтэй гэд. Задгийн авангуудаа би хүзүүн дээрээ давхаж аваа зүгтаачих. Хөөгаа одоо нэг 3 хүн барилцээ да задаг өгөөч ихт нөхгүй. Одоо чи болцсон байл гэд. Тэгээд задгийг авч иж болвол. Тэгээд тэр жилээ төрүүлж ирсэн. Тий. Ус тэр 23 онд бол ер нь тэгсэн. Нэг барилдуулаагүй тэгэл хувцас яваа өсгчөөл тэгэл ирдээсэн. Ор гэлгээл ороод биш нэг хийцгөө сүлдээ өдөрж унтдаг, оройч унтдаг нэг хоолоо ичээл. Соднон дээр Арслан анх наадмын бэлтгэл гарсан. Бид нар дээр ирсэн юм чи. Содмо одоо унтаараа гэхлээр заа хаа гэж унтчихна. Би тэгэхээр тоглоом хийгээл өдөрж унтаж орой босоод ирэхэн содмо одоо унтаараа гэхлээр заа гээ ахаа унтчихдаг. Их унтдаг байсан шүү дээ. Содном ахт дээр очиж бэлтгэл хийж гэнэ үү? Хаяа ерөөхдөө бол бас хийж гэнэ. Содном ахыг сайн тагж бэлтгэлээ хий. Бас одоо анх эд гарч ирж байгаа үедээ содном бэлтгэл дуусаад яхаа содном ганцаараа зааланд үлдээл. Хөөе содном заалд өгчгээд чи яах гээд байна гэхлээр зэрэг одоо нэг 100 сунах дутуу төрнийхэнд зориг тавьчихсан. Тэрийг хийж явдаг. Тийм зориг тавих хэрэг. Одоо дээр чинь асуу игэл олон ах нар нь байна. Тий. Тэгэл бороо орохоор л тэгэл хүмүүс чинь тэрнгээр яриад өмнө нь оноохон бороотоод л төрүүлж исэн юм шиг байгаа. Бороо орохоор л ер нь хөвсглийн дүндөрүүлт юм да гэдэг. Тэр шүүгийн дөрөвдөлтсөн юм гэхэл хүмүүс ч ааж байгаа. Ахын дөө сайн үзэх шиг л. Дөрөв даун төрөө сайхан танаас. За. Дөрнөөс тэгэл улсын цалтаа том заа час арай л шал өөр идэх юм гэдэг ер нь мэдэрсэн шүү. Ер нь сайхан заа нэг л ер нь ундаг юм хэлээ. Улсын наадам төрүүлнэ гэж барилдвал наан хэдэж тавж магадгүй. Начин болъё л гэж бодож барилдвал наан нуунаа штэ. Тий.